Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоо шинхэн бичлэгээр уулзаж байна. Зайнуудыг хаа бичлэг дээр хэдүүлээ Physical Asia reality show-ныхаа part 2-ыг ярих болно. Яг яагаад энэ бичлэгийг хийгээд байгаа вэ гэхэлэр одоо манай гэр бүлийн хувьд гэх юм бол яг Netflix-ээс бол үзэж байгаа. Тэгээд яг үзэж амжихгүй байгаа те. Эсвэл яг ингээ нүг дугаараад энэ үзэнгүүд ингээ тэтэрхий уурч санагдаад, тэтэрхий сунжраад байгаа юм шиг санагдаад үзэж амжихгүй байгаа хүмүүстэй зориулаад энэ бичлэгээ хийж байгаа шүү. Дараагийн тэмцээн мэдээж ялагдсан 4 багийн дунд цохон байгуулагдсан. Энэ тэмцээнээр тус улсууд реалити шоугаа үргэлжлүүлэх үү эсвэл хасагдах уу гэдгийг шийдвэрлэх маш чухал шийдвэрийн тулаан байсан юм. Тус тэмцээний багуудын онолтыг өмнөх тэмцээнээр 5 дугаар байранд орсон баг тамирчид болох Япон улсын оролцогчид шийдвэрлэх болдог ба тэд өөрсдөө Индонез улсыг сонгож авдаг. Ингээд Япон, Индонезийн эсрэг харин Филиппин, Таиландын эсрэг тулдах болно. Энэхүү тэмцээн нь бөмбөг булаацлах тэмцээн байдаг ба шавартай усны голд бөмбөг байрлуулж багууд тус бөмбөгийг төрүүлж эсрэг багийнхаа харьцангад оруулах ёстой. Одоо та нартай дөрмийг танилцуулъя. Эд 5 үетэйгээр тэмцээн үргэлжлэх бөгөөд эхний үе дээр нэгэн эсрэг нэг тамирчин бол 2 дахь үе дээр 2 эсрэг 2, 3 дахь үе дээр мөн нэгэн эсрэг 1, 4 дахь үе дээр 2 эсрэг 2 бол 5 дахь үе дээр буцаад нэгэн эсрэг 1 гэсэн зарчмаар тэмцээн үргэлжлэнэ. Нийт 5 үеэс эхний 3 ялалтыг авч чадсан баг хожих юм. Хожсон 2 баг реалити шоугаа үргэлжлүүлэх бол хожигдсан багууд гэртээ харих дүрмтэй. Тус тэмцээн нь 3 минут үргэлжлэх бөгөөд хинч бөмбөгийг оруулж чадаагүй тохиолдолд нэмэлт 1 минутыг сунгаж өгнө. Нэмэлт минут дээр тэмцээний дүрм мөрчлөгдөх ба бөмбөгийг хайрцагт оруулаагүй байсан ч хэн бөмбөгийг эзэмшиж байна, хэн эсрэг багийнхаа хайрцагтаа илүү ойрхон байна түүнд хожлыг өгөхөр болдог. Ингээд хамгийн түрүүнд Филиппин болон Таиланд улсын тулаан болтны үедээ Таиланд улсаас регбигийн тамирчин залуу гарч ирэх бол Филиппин улсаас самбо үндэсний бүхий тамирчин гарч ирдэг. Ингээд шүгэл дуурч тулаан эхлэхэд Таиландын регбигийн тамирчин илүү хурдтайгаар бөмбөгийг тэврээд авдаг. Ер нь яг энэ тэмцээн дээр тамирчдын хичээлдэг спортуудын төрөл чадварууд нь илүү харагдаж байх шиг харагдсан. Жишээ нь гүйдэг спортоор хичээлдэг тамирчид бөмбөнд илүү хурдан хүрж бөмбөгийг төрүүлж эзэмшиж эхэлдэг бол бүхэн спортын тамирчид янз бүрийн мэх хийж тэднийг яаж игээд л дээш нь харуулж чадж байсан. Хамгийн түрүүнд гарсан 2 тамирчид маань нэлээх их ноцолддог ба аль аль нь үнэхээр мундаг үзэж байсан. Эхний 3 минут тусахад хинч бөмбөгийг хайрцагт оруулж чадаагүй учраас нэмэлт минут сунгагддаг. Энэ раундад дахин Таиландын тамирчин бөмбөгийг төрүүлээд твэрчдэг бол самбо бүх түүнийг хөдлөлгүй байж чадсанаар энэ раундын хугацаа дуусч тэмцээний дүрмийг шүүх 2 дахь зарчмаар буюу Филиппиний тамирчин эсрэг багийнхаа талбайд орж чадсанаар тэдний ялалтаар дуусдаг. Дараагийн үе дээр 2-ын эсрэг 2 тамирчин тултнаа. Энэ үе дээр Филиппин талаас Мэни Факвайо болон том биетэй тамирчин залуу гарч ирдэг бол Таиландын талаас Джеймс болон кикбоксчин залуу гарч ирдэг. Джеймсийг гарч ирэх үед үзэгч улсын тамирчид түүнийг юу хийж чадахыг нь хармаар байна, ямархуу болохыг нь хармаар байна гэх мэт маш их сонжиж байгаа нь харагддаг. Яг гэвэл Джеймс тэмцээний бусад үеэр эмэгтэйлэг дүр төрхийг маш их гаргадаг. Та хэд маань санаж байгаа бол хамгийн ихний дугаар дээр тэрээр өсгөдөө гуталтай орж ирж байсан да. 2 дахь үе эхлэхэд Джеймс маш хурдтайгаар бөмбөгийг тэврээд авдаг. Ингээд мэдээж 4 залуугийн дунд далаан болдог ба Таиланд улсын тамирчид илүү ухаалаг бөгөөд хурдтай байж чадсанаар бөмбөгийг эсрэг багийн хайрцагт оруулж энэ үеийн ялтыг авч чаддаг. Ер нь Джеймс яг л тийм юм билээ. Энгийн үедээ эмэгтэйлэг нэлцэмхай юм шиг хэрнээ яг тэмцээн дээр жинхэнэ мундаг байж чаддаг. Үүнийгээ тэрээр өмнөх сүрсэн хөлөг онгоц тэмцээн дээр ч харуулж исэн. Тэрээр хожлыг аваад мөн л лаг эмэгтэй модо шиг алхдаг. Тэр нь бусад улс орны тамирчдын анхаарлыг бас л татаж яриа болж чадсан. Ер нь л альва шоу нэвтрүүлэгт нэг юм сонирхолтой бусдын анхаарлыг татах юм хүн хэрэгтэй байдаг та. 3 дахь үе дээр Филиппин улсаас мөн регбигийн үндэсний шгшээ багийн тамирчин гарч ирдэг бол өрсөлдөгч Таиланд улсаас бүхий шгшээ багийн тамирчин гарч ирдэг. Тулаан эхлэхэд мэдээж регбигийн тамирчин төрүүлээд бөмбөгийг эзэмшиж дээрээс нь дараад авдаг хэдий ч бүхэн түүнийг эргүүлж харуулж чаддаг. Энэ үе дээр мөн хинч бөмбөгийг оруулж чадаагүй тул дахин цаг сунгана. Регбигийн тамирчин дахин бөмбөгийг төрүүлж эзэмшиж эсрэг багийн хайрцагтай илүү ойрхон байсан тул энэ үе дээр Филиппиний баг хожлыг авдаг. Тэмцээний сүүлийн үе дээр 2-ын эсрэг 2 гарах бөгөөд энэ хоёр улсын маань эмэгтэй тамирчид хүч үзнэ. Шүглүүлээж тулаан эхлэхэд Филиппиний тамирчин бөмбөгийг тэврээд авдаг ба тэрээр гүйлэн спортоор хичээлдэг учраас яалтчгүй бусад тамирчдаасаа илүү хурдан гүйж байгаа нь харагдсан. Эхний хэсэг дээр мөн л бөмбөгийг хайрцагт оруулж чадаагүй учраас дахин тоглолт болно.
Энэ хэсэгт маш сонирхолтой зүйл болох ба Таиландын эмэгтэй тамирчид бөмбөгийг авахын төлөө бус харин бөмбөгийг эсрэг багийн хайрцаг руу илүү ойртуулж ажилладаг. Хугацаанд талдаа ороход Филиппиний баг айл гэдгийн өөрсдийнхөө талд буюу айлын баг хожих боломжтой талд орсон байдаг ба сүүлийн 6 секундэд Филиппиний нөгөө эмэгтэй тамирчин байдлыг өөрчилж нөгөө талд зууралцсан бөмбөгтэй байгаа эмэгтэйчүүдийг бүгднийг татаж өөрсдийн хожлын талд илүү гарч чадсанаар Филиппиний баг тамирчид хождог. Ингээд нийлбэр оноогоор 3-1 ярцаагаар Филиппин улс ялтыг байгуулж реалити шоугаа үргэлжлүүлэх эрхээ авдаг. Мэдээж Таиландын баг тамирчид гэртээ харах болдог ба энэ хэсгийг харах бас л хэцүү санагцсан. Дараагийн тулаан Индонез болон Япон улсын баг тамирчдын тулаан болно. Японы тамирчид бол үнэхээр өөрсдөө итгэлтэй юм бэлээ. Анхнаасаа л бид нар ялна гэж хэлж исэн. За үүнээс гадна хамгийн ихэнд гарсан тамирчин энэ үедэр би ялаад гараад ирээ. Тэгээ та хэд мань ардаас ялаад гараад ир гэвчлэн бүр өөрсдөө маш итгэлтэй байгаа нь харагддаг. Хамгийн ихний тамирчин Япон талаас жудогийн тамирчин байдаг бол Индонез улсаас усан цэлэлтийн тамирчин гарч ирдэг. Цэлэлтийн тамирчин мэдээж илүү хурдан байж чадсан бөгөөд төрүүлж бөмбөгийг тэврээд авдаг. Жудогийн тамирчин мөн л түүнийг дээш нь харуулж эргүүлээд ноцолдож эхэлдэг. Хэсэг хугацааны дараа сэлэлтийн тамирчин маань тэвэрч байсан бөмбөгөө нөгөө талдаа алдчихна. Ингээд жудочин бөмбөгөө аваад гүйх үеэр Индонезийн тамирчин түүнийг араас нь татаж бөмбөгөө хайрцагт хийхээс өмнө унгааж чаддаг. Ингээд тэмцээний цаг дуусч нэмэлт минут руу орох бөгөөд Япон тамирчин бөмбөгийг хайрцагт оруулж эхний үеийн ялтыг авч чадна. Мэдээж маш ширүүн өрсөлдсөн усан цэлэлтийн тамирчин маань чадхаараа үтсэн хэдэж яалтчгүй ялгцсан байгаа. Мөн тэрээр энэ даалгаврыг биелүүлж байхдаа эрүүгээ гэмтээгээд эрүүнээс нь тусгарсан харагддаг. Тэгсэн чинь Индонез улсын нэг эмэгтэй тамирчин үүнийг хараад маш ихээр уурлаж багийнх нь бусад гишүүн нь тухайн эмэгтэйг тайвшруулж байгаа нь мөн харагддаг. Ингээд дараагийн раундын тамирчид гарч ирэхэд Индонез улсаас бодибилдингийн эрэгтэй тамирчинтай хамт саяны уурт эмэгтэй тамирчин маань гарч ирнэ. Энэ нь мэдээж бүх хүмүүсийг гайхшруулсан. Яагаад гэвэл эсрэг буюу Японы баг тамирчдаас хоёр эрэгтэй тамирчин гарч ирэх нь тодорхой байхад тэдний эсрэг эмэгтэй тамирчин гарч ирсэнд нь бүгдээрээ маш ихээр гайхсан байгаа. Индонезийн эмэгтэй тамирчин үнэхээр шартай гэхүү шаргуун юм бэлээ. Маш ууртаар гарч ирдэг ба Японы эрэгтэй тамирчинтай энэ тэн цуурлаж бөмбөгийг тэрвэрч авдаг. Индонезийн баг тамирчдын тактик өөр байсан юм байна л дээ. Энэ эмэгтэй тамирчин жүжицүүгээр хичээлдэг учраас бөмбөгийг тас тэрвэн тавихгүй байсан. Тэгэд бүр Япон тамирчин бөмбөгийг өргөхдөө Индонезийн эмэгтэйтэй хамт өргөж байгаа нь харагддаг. Ингээд харахаар Индонезийн баг тэр эмэгтэйг гаргасан нь яасан ч бөмбөгийг тавиулахгүй алдахгүй гэж бодсон байх. Харин түүнтэй хамт гарсан эрэгтэй тамирчин хоёр залуугийн эсрэг ёстой мундаг үзэж байсан. Энэ үеэр үзэгчийн өрөг гүйцэтгэж байсан 4 улсын тамирчдыг маш олон удаа гаргасан манай Монголын баг тамирчид ч гэсэн олон удаа гарч байгаа нь харагдсан. Ингээд эцэст нь Японы тамирчин эмэгтэй тамирчнаас бөмбөгийг аваад хайрцагт оруулснаар энэ үе дуусдаг. Яалтчгүй тэгээд эрэгтэй бол эрэгтэй, эмэгтэй бол эмэгтэй штэ тий. Эмэгтэйгээс бөмбөгийг булаж аваад л хайрцаг руу хийгээд оруулчихдаг. Яг саяны үйл явдлыг харах юм бол яг Индонезийн баг тамирчид хүмүүсээ буруу хуваарлсан болов эсвэл хожигдохоо мэдсэн учраас ийм тактик ашигласан болов гэх мэтэр янз бүрийн таамагуд бас гарч ирж байгаа. Таад маань үүн дээр юу гэж бодож чинь тэрийгэ сэтгэл хэсэгт бичээрэй. 3 дахь раунд дээр Индонезийн багаас боксчин залуу гарч ирдэг бол Японы багаас багийн ахлагч холимог тулаанч гарч ирдэг. Тулаан эхлэхэд боксчин залуу маш хурдтайгаар бөмбөгийг авч цутаж шаарддагч эсрэг багийн хайрцаг руу бөмбөгийг яарч хидээд оруулж чадаагүй. Энэ үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Уг нь өмнөх бүх тулаанд багуудын тамирчдын хурд ингэж их зөвлөгөөгөөр уралдаж байсан бол боксчин залуу үнэхээр илт хурдтайгаар бөмбөгийг авч чадсан байдаг. Ингээд жаахан аз дутаад энэ хоёрын алцаан болж дараагийн нэмэлт цаг руу ордог. Нэмэлт цагийн тулаан эхлэхэд боксчин дахин бөмбөд төрүүлж хүрдэг хэдиж өмнөх шигээ цутаж чаддаггүй. Нэмэлт цаг дуусахад бөмбөг аль аль багийн гишүүдээс хол байдаг тул дахин тулаан болно. Хоёр тамирчны 3 дахь тулаан эхлэхэд Индонезийн тамирчны нүд нь хөхөрсөн байдаг. Тэрээр өмнөх тулаан дээр нүдээ санамсаргүй цохиулсан юм шиг бэнлээ шууд маш томоор ингээд хавцсан байгаа нь харагдсан. Ингээд эцсийн тулаанд хин нь бөмбөгөө хайрцагт оруулж чадаагүй ч бөмбөг болон тамирчид маань Индонез улсын талд байсан тул Японы баг тамирчид хождог. Ингээд хамгийн царайлаг тамирчидтай улс болох Индонезийн баг тамирчид гэртээ харахаар болдог. Ингээд үлдсэн 6 улсын баг тамирчидтайгаар реалити шоу маань үргэлжилдэг бөгөөд одоо хөгжилтэй юмнууд болноо манайхаа. Үлдсэн 6 улс маань юун төрөнд нэг өрөөнд цуглаж дараагийн тэмцээний суглаа явагддаг. Суглаа эхлэхээс өмнө багууд нэг нэгээрээ өрөөнд орж ирдэг ба багуудын орж ирэх процессыг харуулдаг. Тэр хөгжилтэй юм нь юу вэ гэхээр Монгол баг тамирчид маань суусан байх үед манай урд нь урааж лавг очир Австралийн багийн тамирчидтай morning гэд мэдлдэг. Тэгсэн Орхон баяр
юу morning уу ах гэд хэлдэг. Энэ хэсэг нь манай Facebook дээр маш их явж исэн таад маань ч гэсэн харсан байх. Ингээд багууд орж ирсэн чинь нэгэн өөрчлөлт болсон байдаг. Тэрний үе гэхлээр Филиппиний баг тамирчдаас нэг тамирчин солигдсон байдаг ба Мэни Фукуягийн оронд өөр тамирчин орж ирсэн байдаг. Энэ хэсэгт Мэни Фукуя эх орны яаралтай дуудлагаар нутаг буцах боллоо гэд өөрөө тийм ярилцлага өгөөд нэвтрүүлгээ орхисон юм бэлээ. За ингээд суулаа суулах үйл ажиллагаа эхэлдэг. Дараагийн тэмцээн нь A болон B гэсэн хоёр зоотой ба үлдсэн 6 ус 3-3-ороо 2 группт хуваагдан хоорондоо өрсөлдөнө. Тус тэмцээн нь 4 үетэй бөгөөд үе тус бүр дээр оноо цуглуулж 2 зооноос хамгийн багаануудаа 2 баг дахин гэртээ харих болно. Яг энэ суулаа суулах үеэр аль улсын баг тамирчид хүчтэй байна, бусад тамирчид аль багаас илүү хайж байна гэдэг нь харагддаг. Ер нь бол Австрали болон Туркийн багууд маш хүчирхэг юм бэлээ. Тиймээс нөгөөд нь энэ хоёр улстай л нэг зоонд орохгүй юмсан гэж ярьж байсан. Харин манай багийн ахлагч Орхонбаяр Турктэй тармаар байна гэж ярьсан байгаа. Яагаад гэвэл эхний тэмцээн дээр Турк Солонгостой нийлээд манайхыг ялаад их л жаргалтай байсан бах. Одоо хариугаа авмаар байна гэж ярьсан байдаг. Ингээд суулаа буюу зоогоо сонгох үйл ажиллагаа эхэлдэг бөгөөд хамгийн түрүүнд Солонгос улсын ахлагч суулаагаа суулдаг. Тэрээр A зоонд ордог ба араас нь Австралийн баг суулахад мөн л A зоонд ордог. Энэ үеэр Солонгосын баг тамирчид шууд айж байгаа нь харагддаг ба австралчууд тэднийг өдөөж инээж байгаа нь бас харагдсан. Солонгос хүмүүс ер нь л сэтгэл хөдлөө шууд л гаргадаг хүмүүс юм бэлээ. Нэг тийм хөөрхөн, цайлган санагдсан. Ингээд Монгол улсын баг тамирчдын багийн ахлагч Орхонбаяр суулаа суулахаар явх үед Туркийн тамирчин "За яваарай Чингис хаан" гэж хэлдэг. Ингээд суулаа суулж манайх B зоонд хуваарлагддаг байгаа. Араас нь Турк болон Японы баг тамирчид мөн B зоонд хуваарлагдсан бол Филиппиний баг тамирчид A зоонд хуваарлагдсан баг. Дараагийн тэмцээн мөн л маш хүнд үнэхээр тэсвэр төвчрийг тултлан шаардах тийм тоглоом байсан. Ингээд A зооны багууд тэмцээн болох танхимдаа орж ирэхэд мөн л тэр орчноо маш гоё бэлдсэн байлээ. Тэр чигтээ харанхуй бөгөөд гэрэлтүүлгийг гоё тавьж өгснөөс гадна хуурамч цариг хүртэл маш гоёор ингэж тавьж өгсөн харагдсан. За ингээд гол тэмцээн рүүгээ орцгоё. Түрүүн хэлсэнчлэн тус тэмцээн 4 үетэй ба үе тус бүр дээр багуудаас өөр тамирчид оролцох ёстой юм байна лээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр нэг тамирчин нэг л тэмцээнд орно давхартаж өөр тэмцээнд орох боломжгүй. Тиймээс багийн гишүүдэд хэрхэн хуваарлах нь хамгийн чухал санагдсан. Энэхүү тэмцээний нийлбэр оноо хэрхэн дүгнэх вэ гэхлээр үе тус бүрийн онооны дүгнэлт адилхан. 1-р байранд орол 3 оноо, 2-р байранд орол 2 оноо, 3-р байранд орол хамгийн бага буюу 1 оноо аавна гэх мэтээр оноонуудаа цуглуулж явсаар багуудын нийлбэр оноог гаргаж дүгнэх юм бэлээ. Ингээд A зооны 3 улсын тамирчдын хамгийн ихний даалгавар эхэлдэг. Энэхүү даалгавар нь баг бүрээс 2 гишүүн оролцох бөгөөд гишүүн тус бүр 3 шонгийн дунд байрлах бүдүүн модыг давж өсрөн уралдаах тэмцээн байсан. Үүнд Филиппин улсын баг тамирчдаас 2 эмэгтэй тамирчин, Солонгос улсын баг тамирчдаас 2 эрэгтэй тамирчин, харин Австралийн баг тамирчдаас 1 эрэгтэй 1 эмэгтэй гэсэн холимог байдлаар гарч ирсэн бөгөөд ийхүү тэмцээн эхэлдэг. Мөн хамгийн эхний энэхүү тэмцээн нь 2 үетэй бөгөөд эхний үе дээр 3 улсын тамирчид уралдаж хамгийн хурдан байж чадсан 2 улс нь газар зоосон тугийг авч чадах ба дараагийн үед уралдах эрхээ авна. 2 дахь үе дээр газар нэг л тугийг тавьсан байх ба шалгарсан багууд дахин уралдаж хамгийн хурдан нэг л улс тугийг өөрсдийн болгож чадна. Энэ уралдаан нь намхан эмэгтэй тамирчдын хувьд нэлээд хүнд харагдсан. За тэгээд уралдааны үр дүнд Австралийн баг тамирчид 2 үе дээр хоёулан дээр нь төрүүлж хамгийн өндөр оноо болох 3 оноог авдаг. Харин Солонгосын баг тамирчид 2 дугаар байранд орсон бол Филиппиний тамирчид 3 дугаар байранд орж 1 оноо авсан байгаа. Австрали улсын хувьд эрэгтэй эмэгтэй гишүүдээс бүрдэн уралсан хэдий ч төрүүлдэг нь яалтчгүй тамирчин гүйдэг, үсэрдэг яг өөрийнх нь спорт байсан юм бэ лээ. Уг нь эмэгтэй Солонгосын эрэгтэй тамирчдыг гүйцэхгүй байсан боловч эрэгтэй нь яалтчгүй хурдан учраас 1-р байранд орж чадсан. Уг нь Солонгос улсын тактик нь энэ үе дээр л хожиж 3 оноогоо бүтэн авахын тулд 2 эрэгтэй тамирчнаа гаргасан юм бэлээ. Тэгэд яалтчгүй хоёулаач гэсэн мэрэгжлийн тамирчинд нь ялагддаг байгаа. Бас тэгэд үүнээсээ болоод сандарч айж бас маш ихээр ингэж харамсаж байгаа нь бол харагдсан. Дараагийн даалгавар нь хүчний даалгавар бөгөөд баган тогтоох тэмцээн байсан. Багуудаас 2-2 тамирчин оролцох ба 2 багны голд зогсон гинжилсэн төмөртэй багныг гараараа татаж тогтоох даалгавар байв. Тус багнуудын жинг нь нэг талдаа 135 кг буюу нийт 270 кг-ыг барьж тогтоох ёстой. Ингээд 3 улсын тамирчид гарч ирэхэд Солонгос улсаас бусад тамирчид нь бүгд эрэгтэй тамирчид гарч ирсэн бол Солонгос улсын нэг тамирчин нь эмэгтэй тамирчин гарч ирсэн байгаа. Энэхүү тэмцээн нь дууссаны дараа оролцогчид даалгавар эхлэхэд тийм ч хэцүү биш юм шиг байсан ч
удах тусам нь бүр илүү хэцүү болж исэн гэж ярьсан байлээ. Миний харснаар энэ даалгавар дээр багийн хоёр гишүүд хоорондоо хэр ярилцаж, хэр ойлголцож байна гэдэг нь маш чухал санагдсан. Ингээд энэхүү даалгаврын үр дүнг танилцуулбал тэмцээн эхэлснээс хойш 8-9 минут орчим дээр Филиппиний баг тамирчид төрүүлээд багныг унгааж хатдаг. Дараа нь 15 минут аль хэдийн болсны дараа Солонгосын баг тамирчид багныг унгаадаг. Энэ багийн хувьд нэг нэмэгтэй тамирчин байсан ч гэсэн үнэхээр мундаг тэмцэж чадсан. Бас надад хамгийн гол нь тэр нэмэгтэй тамирчин нь Минжэ гэх бүх залууг маш сайн удирдах, нөлөөлж энэ хүртэл тэсэж чадсан гэж бол харсан. Тэр Минжэ гэдэг бүх залуу бол яг нэг тийм хүүхдэрээ, эвдрээгүй, цагаахан тийм залуу байлээ. Ингээд хоёр дахь даалгавар дээр мөн л Австралийн баг тамирчид ялалтыг байгуулж 3 оноогоо авч чаддаг. Тэгэхээр яг суглааны үеэр багууд Австрали улсаас айгаад байсан бас яг юм оргуу зүйл биш байгааз. 3 дахь даалгавар нь олсноос зүгдэж тэсвэр шалгах даалгавар байсан. Тус даалгаварт Солонгос болон Австрали улсаас эмэгтэй тамирчид гарч ирсэн бол Филиппин улсаас эрэгтэй тамирчин гарч ирдэг. Яагаад гэвэл Филиппин улс хамгийн ихний даалгавар дээр эмэгтэйчүүдээ гаргачихсан шүү дээ. Энэ даалгавар нь өмнөх даалгавруудаас бүр хамгийн урт удаан үргэлжилсэн тийм даалгавар болж хувирсан. За тэмцээн эхлээд удаагүй байхад Австралийн тамирчин хөлөө зөрүүлээд дутаа байрлалаа олж чаддаг. Үүнийг нь харсан Солонгос тамирчин түүнийг дураагаад араас нас Филиппиний тамирчин нөгөө хоёроо бас дуурайж энэ хэд маань яг л тэр нөгөө дутаа байрлалаа олж чадсанаар маш удаан энэ байрлалуудаа хадгалж олж чаддаг байгаа. Ингэж явсаар бүр 2 цаг тэндээ зүүгцэн байдаг. Тиймээс тэмцээний дүрмийг өөрчилж тэднийг эхлээд нэг гарыг нь тавилдаг. Дараа нь зөрүүлсэн хөлийг нь тавилдаг байгаа. Хэрвээ тамирчид тавьсан гараа ашиглах болоод мөн хөлөө буцаага зөрүүлвэл шууд ялагдана. Ингээд тамирчид мөн л тэнцвэрээ олж тэсдэг бөгөөд Австралийн тамирчин уйлж эхэлдэг. Энэ мөч бол яахаар үнэхээр бахархам, сэтгэл хөдлөсөн тийм үе байсан. Бүр үнэхээр хэцүү байгаа хэдий ч шүд зугаад тисч байгаа нь бол харагцсан. Би ч энэ хэсгийг хараад дагаад уйлчихсан. Мөн зөндөө хүмүүс дагаж уйлсан гэд пост оруулсан байлээ. Тэрээр яагаад ингэн тиссэн бэ гэхлээр реалити шоуны хамгийн ихний тэмцээн буюу дэвжээ булаацалтдаг тэмцээнээр Туркийн эсрэг Австралийн баг тамирчид үзэж байхад өөрөө л дэвжээнээр байгаагүй, багийнх нь бусад гишүүд дэвжээн дээр байсан, бас өөрөөс нь болоод баг нь ялагдчихсан учраас дотроо нэг юм гимшилтэй яваад байсан гинэ. Тиймээс энэ удаа яасан ч төрүүлж унж болохгүйгээд тисэд байсан байгаа юм. Гайхалтай байгаа биз? Ингээд 3 тамирчин тисэж тэмцээн эхэлснээс хойш 2 цаг 42 минутын хугацаа өнгөрсний дараа Солонгосын тамирчны хөл нь яалтчгүй мултраад ундаг байгаа. Тэрээр мөн л багийнхандаа намайг уучлаарай гэж хэлээд уйлаад байгаа нь харагцсан. Тэр нь бас сэтгэл өвдгөм харагдчихсэн. Түүний араас Австрали улсын тамирчин гунаад энэ даалгавар дээр Филиппин улс ялж 3 оноогоо авч чаддаг. Хэрвээ энэ тэмцээн дээр Филиппин улс ялаагүй бол ер нь л эдний баг хасагдах байсан. Тэрээр ингэж багаас ингэж аварч чадсан байгаа. Хамгийн сүүлийн 4 дахь даалгавар нь мөн хүндийн үргэлтийн тэмцээн буюу ачаа шидэх тэмцээн байсан. Тус даалгавар нь хүнд жинтэй бөмбөгийг 30 секундын дотор өндөр хашлага давуулж нөгөө багийнхаа хэсэг рүү шиднэ. Мэдээж цагандаа амжиж давуулж чадаагүй баг хасагдана. Мөн тэмцээний дүрм нь багууд энэ тэмцээн шидсэн тохиолдолд ачааны жинг нэмэн тэгсэн ч адилхан байгаад байвал хугацааг нь багасгах гэх мэт ингээд дараагийн олон бас дүрмтэй байсан. 3 улсын баг тамирчдад тэмцээний дүрмийг танилцуулмагц Австралийн тамирчин илт баярлаж байгаа нь бол харагддаг. Учир нь тэрээр бусдаасаа илүү том битээ дээрэс нь яалтчгүй энэ спортын хүн юм бэлээ. Түүнийг ачаагаа шидэхээр ачаа нь хөнгөн юм шидэд байгаа юм шиг харагддаг боловч харин нөгөө хоёр багийн тамирчид ингээд шидэхээр тийм ч хөнгөн биш гэдэг нь бол харагдаж байсан. Энэ даалгавар дээр Филиппин болон Солонгос улсуудын хувьд хинэн реалити шоугаа үргэлжлүүлэх үү, хинэн хасагдах вэ гэдгийг шийдэх маш чухал даалгавар байсан. Ингээд тамирчид даалгавраа биелүүлж эхэлдэг ба Австрали, Филиппин, Солонгос гэсэн дараалалаар ачаануудаа шийддэг. 10 тойргийн турш 14 кг ачаагаа шийддэг ба дараагийн тойргоос нь 16 кг болгож нэмдэг. Үүнийг Австралийн тамирчин мөн л юуж болоогүй юм шиг шийддэг. Харин Филиппиний тамирчин мөн давгүй шийдэж чаддаг бол Солонгосын тамирчин ачаагаа шийдээд энэ дугаар нь дуустдаг байгаа. Тэгэхээр ачааны жинг нэмсэн нь Солонгос улсын тамирчинд нэлээд хэцүү болох шиг санагдсан. Энэ ачаагаа шийдээд өөрөө ч гэсэн хойшоогоо унсан юм бэлээ, тэрнээс харагдчихсэн. За тэгээ та нарт маань таалагдсан бол лайк дараарай. За тэгээ subscribe дараагүй байгаа бол заавал subscribe дараарай манайхан. За тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Та хэд маань орж таарай. Тэгээд дараагийн бичлэлээр уулзцгаая. Баяр таа.